Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. За, Sanco Marketing Mongolia компани зүгээс Mozobook сургалтын програмын цуврал хичээлийг орж байна. За, өнөөдрийн хичээлээр бүгдээрээ дижитал лесэн буюу дижитал хичээлийн талаар сонирхцгоё. За, өмнөх хичээлдэр заасан дагуу ажлын талбараа нээсэн байгаа шинээр. За, энэхүү ажлын талбар дээр бүгдээрээ дижитал хичээлийг хэрхэн нээх вэ? За, Mozobook програмынхаа доод хэсэгт байрласан үндсэн зэснүүдээс Media Library буюу медиа сан руу орцгоё. За, медиа санд олон төрлийн сонголт байгаа. За, эндээс өнөөдөр бүгдээрээ дижитал лесэн хэсгийг сонгоцгоё. За, дижитал лесэн рүү орохоор Mozo веб сервер дээр байрласан бүх төрлийн дижитал хичээлийг та бүхэн харах боломжтой. За, энэхүү дижитал хичээлүүдийг Mosaic Education компани маань ерөнхий эрдмийн бүх төрлийн хичээлийн сэдвүүдэд хамааралтай байдлаар хөгжүүлдэг байгаа. За, тэгэхээр subject буюу сэдв гэсэн хэсэг дээрээ бүгдээрээ түүх, биологи, газар зүй, хим, физик гэх мэтийн бүх төрлийн хичээлтэй холбоотой дижитал контентуудыг категоричилж харж болно. Аль эсвэл search хэсэг дээрээ түлхүүр рүүгээ оруулаад та өөрийн оруулсан утгатай хамааралтай дижитал хичээлүүдээс сонгож харах боломжтой. За, тэгэхээр бүгдээрээ зул сарын баяр болгож байгаатай холбогдуулаад Санта Клаус болон түүний цаа буугар Рудольфын талаар дижитал хичээлийг нээцгээе. За, Sanco Marketing Mongolia компани зүгээс ирээдүйд багш нар маань хичээлийг дижитал хэлбэрээр орно гэж төсөөлж байгаа. За, энэхүү дижитал хичээлийнхаа форматыг бид нар бас багш нартай танилцуулах гэж ажиллаж байгаа. За, дижитал хичээлд бол мэдээж бүх төрлийн зураг, график контентууд, дижитал контентуудыг оруулж өгөх боломжтой. Үндсэн хичээлийнхаа текст хичээлээс гадна. За, энэхүү хичээлийн сэдэв бол Санта Клаусыг Рудольфыг хооллоход тусалцгаая гэсэн сэдэвтэй хичээл байна. За, баруун дээд болонд нь байрласан меню функцэн дээр дарахаар дид сэдвүүд харагдана. За, энэ хичээл бол 4 дид сэдвтэй байна. Аль ч дид сэдв рүү шилжээд очих боломжтой менюг ашиглан. За, хамгийн эхний сэдв Санта Клаусын товч түүх. За, тэгэхээр Санта Клаусын талаар текстээр мэдээллүүдийг энэ ч өгсөн байна. За, мэдээж 100хан дээр байрлуулсан оймсон дотор Санта Клаус бэлэг хийгээд явдаг гэсэн одоо миф буюу одоо ёс заншлыг барууны орнууд өөрөөр хэрэгэлдэг. За, Санта Клаус мэдээж айлуудын яндангаар ордог гэсэн домог байдаг. За, Санта Клаус ханаас үүсэлтэй вэ гэдгийг ер нь бол 4-р зууны үед амьдарч ирсэн Гигэ Николас гэдэг хүний амьдралаас сэтвлэж үүссэн гэж үздэг. За, яг Санта Клаусын дүр төрхийн талаар бол 1823 онд зохиолч Клемент Кларк Мүүрийн бичсэн Гигэ Николасын айлчлал нэртэй яруу найргаас үүдэлтэй гэж үздэг юм байна. За, Санта Клаусын талаар мэдээллийг авсны дараа түүний дүр төрхийг пазл хэлбэрээр одоо пазл аппликейшнийг ашиглан дүр төрхийг нь эвлүүлэх даалгаврыг activation-ыг энэхүү хичээлд оруулсан байна. За, энийг магадгүй интерактив самбар дээр хүүхдүүд хийх боломжтой. Мөн компьютер дээрээ ч үгүй курсороор дэмжлээд үүнийг хийх боломжтой. За, үргэлжлүүлээд Санта Клаусын мэдээллүүд явж байгаад за түүний талаар дүрсэн байдлаар 3D байдлаар мэдээлэл өгөх хичээлийг бас хавсаргасан байна. За, бүгдээрээ 3D контентыг сонирхцгоё. За, 3D контент дээр Санта Клаусын 3D дүрсийг та бүхэн харж байна. За, Санта Клаусын цаа буугууд, чарга мөн өөрөө сууж байна. За, 3D контентыг бол ойртуулж, холдуулж харж болно. За, энийг ухаалаг самбруулан компьютер дээр аль дээр нь ч хийх боломжтой. За, цар тахлын үеийн эрүүл ахуйн хамгаалттай холбоотойгоор цаа буугнууд болон Санта Клаус маань маск зүүсэн байгааг та бүхэн харж байна. За, аль цэнцгөөс нь харах боломжтой байгаа.
За бүгдээрээ Санта Клаусын явдаг хэрхэн одоо дэлхийг тойрч бэлгээд хараадаг талаар мэдээллийг харъя. За ингийн тулд 3D хичээлийнхаа доод хэсэгт байрласан функцүүдээс сонголттой байна. Сантагийн зам. За чархтайгаа Санта маань хурдлаад яваад өглөө. За дэлхийн бөмбөрцөг харагдаж байна. За мэдээж Санта бол шөнө бэлгээ хүргэдэг. Шөнийн цагаар. За үүнтэй холбоотойгоор бас тэрийг дүрслэх гэж дүрсэлсэн байна дэлхийн бөмбөрцөг дээр. За энэ улаан яваад байгаа гэрэл бол одоо Санта Клаусын маань одоо маршрут нь. За дэлхийн бөмбөрцөг ойртуулж, холдуулж харж болно. За Санта Клаусынхаа чарга болон цаа бугын талаар мэдээллийг харъя. За чарганы хувьд. За энэ бол орчин үеийн чарга байна. Арын камертай. За хүндийн хүчний эсрэг судалтай, сайн муу хүүхдийг илрүүлэгчтэй, хурд хэмжигчтэй, хатагтай Санта Клаусын зураг хүртэл чарган дээр нь байдаг байна. За цаа бугыг бүгдээрээ харцгаая. За Санта Клаусын чаргыг одоо чирдэг 9 цаа буг байдаг. Хамгийн уртталт нь одоо Алдарт Рудольф маань байгааг та бүхэн харж байна. Улаан хамартай учраас хамар нь улаанаар гэрэлтэж байгаа. За бүх цаа буугууд өөрсдөө ингэж нэртэй байдаг. За үүнээс өөрчлөлтөд Санта Клаусын талаар хүүхдүүдтэйгээ хамт асуулт хариулт явуулж болно. За Санта Клаусыг байдаг гэдэгт итгэдэг үү гэсэн чинь тодорхой гэдэг хариултыг сонгосон боловч буруу байна. Эргэлзээгүй гэдэг хариулт нь зөв байсан байна. За дараагийн асуулт хараад ирлээ. Гэх мэтлэнгээр асуулт хариултыг бас явуулах боломжтой байгаа. За энэ хөгжилтэй контент дээр Санта Клаусыг бүжиглүүлэх сонголтуудыг бас оруулсан байна. За Санта Клаустай холбоотойгоор хичээлтэй холбоотойгоор бас ярилцах сэдвүүдийг энэ оруулж өгсөн байна. За ингэснээр бүгдээрээ Санта Клаусын талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо. За тэгвэл одоо хичээлийн дараагийн сэдв яагаад Рудольфын хамар нь улаан байдаг вэ? За үүн дээр одоо текстээр мэдээлэл өгсөн байна. За үүний дараа группээрээ хоорондоо энэ сэдвийн өрөөнд ярилцах даалгаврыг мөн хичээлд оруулсан байна. За цаа буг юу иддэг вэ? За цаа буг юу иддэг талаар мэдээлэл өгөхийн тулд 3D хичээлийг мөн дижитал хичээлдээ оруулж өгсөн байна. За бүгдээрээ 3D хичээлийг сонирхцгаая. За цаа бугыг ерөөхдөө 3D байдлаар харуулж байна. За хоёр цаа буг байна. Бүл буюу одоо бухан эрэхтэй цаа буг. Дөө гэдэг нь бол эмэгчин цаа буг байна. За цаа бугын биеийн хэмжээг дараагийн функц дээр сонголтон дээр харуулсан байна. Биеийн уртын хэмжээ болон мөр хүртлэх өндрийн хэмжээ. За хүний биеийн хажууд иймэрхүү байдалтай харагдах нэ гэдгийг харьцуулсан байна. За биеийн жингээр бол 65-аас 210 кг дунджаар байдаг. За гадна анатомийн бүтэц. За цаа бугын анатомийн бүтэцийг харуулж байна. Төөрэ, нүд, хамар, ивэр, сүүл гэх мэт нэршлүүдийг бас тавьсан байна. За дотор эрхтний бүтэц. Дотор эрхтний бүтэцийг бас нэршлүүдтэй хамт тавьсан байгаа. Бүгдээр ойртуулж харж болно. Холдуулж харж болно. Аль ч өнцгөөс харах боломжтой. За цаа бугын ясны бүтэцийг бүгдээрээ нэршилтэй хамт бас харж байна. За ингэснээр энэхүү 3D хичээлээр бүгдээрээ цаа бугын талаар маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй боллоо. За цаа буг юу иддэг вэ гэдэг дээр ангитай ярилцсны дараа хариултыг нь мөн hide байдлаар оруулсан байна. Тэгэхээр ярилцсны дараа бүгдээрээ хариултын хэсэг дээр клик дараад юу гэдгийг нь харж болно. За цаа буг бол өвс, навч, ургамал, ойн жимс, мөөг зэрэг зүйлсээр хооллдог юм байна. За цаа буг юугаараа онцгой амьтан бэ? За нэгдүгээр тэдэр бол маш төсвөртэй давхдаг амьтад гүйдэг.
За эмхтэй цаа буух ч гэсэн эвэртэй байдаг. Тэрүүгээр онцлогтой. Маш сайн усан цэлдэг. Хүүтэн усанд бол 10 км цагийн урттай цэлэх чадвартай байдаг. За заримдаа цаа бууг өдөрт 30-40 км газар нүүдэлж амьдардаг. За дөнгөж төрсөн цаа бууг бол 90 минутын дараа гэхэд л давхих чадвартай болдог. Гэх мэтлэнгийн сонирхолтой фактуудыг оруулсан байна. За үүний дараа бас группээрээ цаа буугын талаар одоо гарын дорх материалыг ашиглан дүрс хийх, зохиомж хийх даалгаврыг бас өгсөн байна. Бас өөрийнхөө цаа бууганд нэр өгөхийг даалгасан ийм даалгаврыг оруулсан байна. За ерөнхийдөө дижитал хичээл маань иймэрхүү бүтцтэй байна. Өнөөдөр Цагаан ургатыг Монголиа компаниас явуулж байгаа Мозобук сургалтын програмын сурвалжлалаараа та бүхэнд дижитал хичээлийг танилцууллаа. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.